За өнөөдөр би та бүхэнд эзэнд үйлчлэх гэдэг энэ чухал сэдвээр хуваалцъя. 1-р Петрийн 4-ийн 10 дугаар ишлэлдэр ингэж хэлж байна. 1-р Петрийн 4-ийн 10. Хүмүүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрүүд шиг үйлчлэл гэж. Би дахиад уншия. Хүмүүр намайг дагаад хэлдэг хүмүүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрүүд шиг үйлчил. За энэ дээр зарим нь гэж хэлв хүмүүр гэж. Өөрөөр хэлбэл чуулганд хүмүүр үйлчлэх ёстой гэж хэлсэн. Тэгээд хүлээн авсан бэлгээр хүн болгон Бурханаас янз бүрийн бэлгүүдийг авсан. Сүнслэг бэлгүүдийг авсан. Хүн төрөхдөө ямар нэгэн бэлэг авьяастай төрдөг, ур чадвартай төрдөг. Яг түүнтэй адилхан Есүс Христээр дахин төрсөн хүн болгон Бурханаас тэр сүнслэг бэлгүүдийг авч төрсөн байдаг. Тэгээд энэ бэлгүүдээр яах ёстой вэ? Бие биедээ үйлчлэл гэсэн. Бие биедээ. Тэгээд яаж үйлчлэх гэхээр нярууч гэсэн. Тэгээд няруу гэдэг чинь өөрийн биш өмч хөрөнгийг одоо зөв захиран зарцуулахаас үүрэгтэй хүн ба. Компаниуд нярууг дагуулах нэргүй хүн байж шүү дээ. Дарга нь за тэдэн ширхэг тийм цонх, тэдэн ширхэг тийм бишэл, тэдэн ширхэг тийм бараг энэ хүнд өгөөрэй гэд даалгацсан ба. Тэгээд нөгөөх нь паданаа авчираад үзүүлнэ. Тэгвэл няруу нь тэрнийхэн дагуу одоо тэнд хүлээл гэж. Яг түүнтэй адилхан Бурхан за чи ингэж үйлчлээрэ. Чи ингэж үйлчлээрэ. Бурхан бидэнд янз янзын бэлгүүдийг өгсөн. Энэ бэлгүүдийг бид зүү зохистой цагт нь, зүү зохистой газарт нь гаргаж иж үйлчлэх ёстой. Няруу үйлчлээд байгаа. Няруу болохоор та нарт өгөхгүй өгсөн ч тийм ээ. Өгье гэсэн чи өгмөөргүй бай гэд ингээд даргийнхаа нэг тушаалыг зөрчиж зогсож болохгүй. Түүнд Бурхан ямар бэлэг авьяас өгсөн тэр бэлэг авьяасынхаа дагуу тэр хүн үйлчлэх дуудлагатай байдаг. За сүнслэг бэлгүүдийн талаар хэд хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрх нь сүнслэг бэлгүүд гэдэг маань зөвхөн Есүс Христэд итгэгч хүмүүст өгсөн сүнслэг бэлэг ба. Тэрс итгэгч биш хүн сүнслэг бэлэг авьяас байхгүй. Тэр хүнд бол төрөлхийн авьяас чадвар байна. Сүнслэг бэлэг авьяас итгэгч хүн дор хаяж нэг хүнд нэг өгсөн. Зарим нь 2 3 бэлэг авьяастай. За бүх бэлгүүдийг авчихсан супер одоо мультитим гэдэг шиг те бүх бэлгийг авсан тийм хүн нэг ч байхгүй. Бүгдээрээ бие биенийхээ бэлгүүдээр дутчихдаг. Зарим нь нүд шиг, зарим нь гар шиг, зарим нь тийм ээ одоо уур шиг, зарим нь хамар шиг гэдэг ч юм ингээд олон эргэтэн байдгийн адилаар хүн болгон бие биенийхээ бэлгүүдээр бие биенийхээ илүү дутуу нөхөж ингэж бие биедээ үйлчилж байдаг. Хүн бүрт одоо ганцхан бэлэг авьяас өгдөг. Бурхан олон төрлийн бэлэг авьяасыг өгсөн. За энэ сүнслэг бэлэг авьяасыг буянтай хүн л авд юм биш. Нэг сайн хүн шүү, энэ хүнд өгөө. За энэ хүн онцгой хүн шүү гэдэг өгөөгүй. Дөнгөж Есүс Христ итгэх үед бид өөрсдөө хинбэ гэдгээ ч мэдэхгүй байх үед Бурхан бидэнд тэр сүнслэг бэлэг авьяасыг өгсөн. Үүнийг Бурхан бэлэг болгож өгсөн. Амен. Тэрс бид ямар нэгэн гавьяа байгуулж тийм ээ одоо буян хураас уусраас энийг авааг. Бурхан хинд ямар сүнслэг бэлэг авьяас өгөхөө Бурхан өөрөө шийддэг. Тэрнээс за би нэг хүн идгээчдэг бол гар тавиал идэгдэг бол ямар гоё надад тэр бэлгээ өгөөч гэхлээр Бурхан тэр хүн тийм бэлгээ авьяас өгөхгүй. Бурхан хинтний өгөхөө өөрөө хуваарилдаг. Бурхан тэр бэлгүүдээ бусалдахгүйгээр өгсөн. Заах бэлэг авьяас өгсөн хүмүүст нь за чи юу энэ бэлэг авьяасыг хэрэглэхгүй байгаа юм чинь тэр хэрэглэж байгаад нь өгчийгээд булааж аваад нөгөө хүнд нь өгөхгүй гэсэн. Чи наадхаа захиран зарцуулаарай хэрэглээрэй. Өхөн өгтлээ чам боломж байгаа шүү энийг ашиглаарай гэж өгсөн байдаг. Бурханаас надад өгсөн бэлгүүдийг бид яах вэ? Өгжүүлэх ёстой. Бэлгүүд бол яг л түүхийд гэсэн үг. Харин тэр түүхийдийг боловсруулах ёстой. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн болох ёстой. Тань одоо надад жишээ заах бэлэг авьяас өгсөн бол би өөрөө Библийн сургууль тасралтгүйгээр 14 жил сурсан. Тэгэхээр тэр сураад би дууссан юм шиг. Өчнөө хажуугаар нь янз янзын ном, сургалт, янз янзын зүйл сурсан. Одоо ч гэсэн сурсаар өчтөр орой ч гэсэн сурсаар ирсэн. Бид хөгжүүлэх ёстой. Бурхны бэлэг авьяасыг бид хэрэглэхгүй байх нь гэм юм.
Нөгөө талантын тухай сургаал өдрийг санаж байна уу? 5-ыг өгсөн, 2-ыг өгсөн, тэ 1-ийг өгсөн. Нэг нь яадаг үлээ талантаа булчдаг, нуучдаг. Бурхан бидэнд өгсөн бэлэг авиасыг бид хөгжүүлж, үржүүлэх ёстой. Тэгээд бэлэг авиасаа бид Бурханыг алдаршуулахад ашиглах ёстой. Бас тэр бэлэг авиасаар дамжуулан өөрөө бас Христтэй адилхан болж төлөвшөхөд зориулах ёстой. Амен. За хичнээн төрлийн бэлэг авиас байдгүй гэж зарим хүмүүс асуудаг. Бидний Бурхан болвол 3-аар оршдог нэг Бурхан байна. Ойр ганц Бурхан биш. Цор ганц Бурхан мөн. Гэхдээ тэр Бурхан эцэг, Бурхан хүү Есүс, Бурхан ариунс гэсэн, сүнс гэсэн энэ гурвлаар оршдог нэг Бурхан. Еврейгээр нэг гэдгийг ихад гэж хэлдэг. Ихад гэдэг нь нэгдмэл нэг гэсэн утгатай үг. Юуны нэгдмэл юм бэ гэхээр эцэг хүү ариун сүнсийн нэгдмэлээр Бурхан цор ганцаар оршдог. Үн мөнхийн цаг хугацаанд хизээс захирагдахгүй тэр нэгэн Бурхан байна. Бурхан аавын өгдөг бэлэг авиасуудыг Ром номын 12 дугаар бүлгийн 6-аас 8 дугаар ишлэлээр хэлсэн. Ром номын 12 дугаар бүлгийн 6-аас 8 дээр Бурхан аавын өгдөг бэлэг авиасыг гэсэн. Дараад нь та нар Библиэс уншаарай. Ариун сүнсний өгдөг бэлэг авиасыг 1-р Коринтын 12 дугаар бүлгийн 8-аас 10 28 дугаар ишлэлээр хэлсэн. 1-р Коринтын 8 дугаар бүлгийн 12 дугаар бүлгийн 8-аас 10 28 дугаар ишлэлээр ариун сүнсний өгдөг бэлэг авиасны тухай хэлсэн байна. Есүс Христийн өгдөг бэлэг авиасын талаар Эфесийн 4-ийн 11 дугаар ишлэлээр хэлсэн байна. За энэ эцэг хүү ариун сүнсний өгдөг энэ бэлэг авиасууд давхардсан тоогоор 25 болж байгаа. Библийн багш нар энэ 25 гэсэн тоогоор Бурхны бэлэг авиас хязгаарлагдахгүй. 25 гэж дууссан юм биш. Харин өөр бэлэг авиасууд бас байдгийн байна гэдэг зүйлийг чуулганы 2000 гаруй жилийн түүхэнд Библийн багш нар энэ 25 дээр энэ гурвыг нэмэх ёстой байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. За би эдгээрийг уншиж гин. 25, 28 бэлэг авиас байх нь шүү дээ. 28-аар бас хязгаарлагдахгүй. Нэгдүгээрх нь иш үзүүлэлт. Номлох ба урамшуулах. Хоёрдугаарх нь үйлчлэх. Гуравдугаарх нь багшилж заах. Дөрөвдүгээрх нь ятгах. Тавдугаарх нь өглөг өгөх. Зурдугаарх нь манлайлан тэргүүлэх удирдах. Долдугаарх нь өршөөнгүй байх. 8 дугаарх нь мэрэгэн ухааны үгс. 9 дугаарх нь мэдлэгийн үгс. 10 дугаарх нь итгэл. 11 дугаарх нь эдгэх. 12 дугаарт нь гайхамшигыг үлдэх. 12 дугаарт нь сүнснүүдийг ялгах. 14-т нь олон янзын хэлбүүдээр ярих. 15 дугаарх нь хэлбүүдийг тайлбарлах. 16-т нь элчнэр. 17-д дээр нь туслах буюу дикн. 18 дугаарт нь удирдах администрацийн ажил. 19 дугаарх нь сайн мэдээг тунхаглагч. 20 дугаарх нь пастор буюу хончин. 21 дугаарх нь ганц биеэр амьдрах чадвар. 22 дугаарт нь сайн дураараа ядуурах чадвар. 23-т нь Христийн төлөө амьдралаа золионд гаргах чадвар, мартир болох. 24 дугаарх нь илгээлтийн эзэн байх. 25 дахь нь зочломтгой байх. 3 нэмсэн бэлэг авиас нэгдүгээрх нь зурчлах. Заримс нь үнэхээр олон цагаар зуучлан залбирхтын бэлэг авиас. Заримс нь бол зүгээр Паул шиг чиний талаар би залбирлаа дурдсан шүү гэж болоо. Тэр хүнийг эзэн ивэгэрэ гэж болох гэсэн. 27 дахь нь чөлөөлт хийгч. Харын сүнслүүдээс хүмүүсийг чөлөөлдөг тийм бэлэг авиас хүмүүс байна. 28-т нь Магдалины удирдагч. Үнэхээр Бурхны тэр оршихуй руу хүмүүсийг авчрах бэлэг авиас хүмүүс байна. Зарим хүмүүсийг хараад үнэхээр дуулж байгаа гэхдээ тослогоогүй. Магтаад удирдах байгаа гэхдээ тослогоогүй. Зарим хүмүүс тэр хүн хөгжимгүйгээр зүгээр л магтахад шууд Бурхны оршихуй руу хүмүүсийг татж байгаа тийм тослогой хүмүүс байна. Энэ бол үнэхээр цаанаас өгөгдсөн бэлэг авиас. За сүнслэг бэлгүүдээ бид хэрэглэх зорилго байгаа. Дөрөв хэлсэн те бие биендээ Христийн биеийг босгон байгуулахын төлөө бэлэг авиасыг хэрэглэх ёстой. Тэгээд энэ бэлэг авиасуудыг бид чуулганыг босгон байг, Христийн биеийг босгон байгуулахын төлөө хэрэглэх ёстой. Эфесийн 4-р бүлэг дээр эдгээр бэлэг авиасуудыг бид төлөвшлийн төлөө, чуулганыг төлөвшүүлэхийн төлөө, итгэгчдийг босгон байгуулахын төлөө хэрэглэгээ гэсэн. За сүнслэг бэлэг авиасын талаарх хэдэн анхааруулгыг хэлье. Нэгдүгээр хэн. Сүнслэг бэлэг авиасаа ихээс төрөлхтөд төрсөн төрмөл бэлэг авиастайгаа бити андуур
аманцар учраас автоматар авралын зар тарагжуулт юм биш гэсэн. Амен. Яг л сайн мэдээ тараадаг хүн бол тэр хүнийг уншиж байгаа. Сайн мэдээ тараадаг хүн бол Есүсийн авралын тухай тэр мессежийг маш тодорхойгоор тэр хүний ойлгодог хэлээр нь яг түнд хэлж өгч байгаа. Тэр хүн бол сайн мэдээ тарагч. Хоёрдугаарх нь сүнслэг бэлгүүдээр сүнслэг үр жимстэй битгий хандвар. Галатын 5:22 дээр ариунс нь 9 үр жимс хэлж байгаа тийм үү? Зарим хүмүүс бол үнэхээр авьяастай байна. Үнэхээр. Гэхдээ Христтэй адилхан зан чанар байхгүй байна. Джон Биберийн одоо олон жилийн өмнө түүний гол үйлчлэл бол зочин номлогчдыг чуулган дээр авчирдаг. Онгоцны будлаас авчираад үйлчлэл. Тэгээ нэг удаа түүний машинд Йонгичо пастор суусан юм. Тэгс чи бурхны оршихоор Джон пастор үйс. Тэгээ бурхан энд байна те гэж Йонгичо пастор тийм ээ гэнэ. Тэгээ бурханаас яагаад зарим нь те ийм оршихуг тийс яагаад зарим нь маш мундаг номлогчд мөртлөө яг ямар ч оршихуг байд юм бэ. Тэгээ бурхан түүнд юу гэж хэлсэн бэхээр яагаад гэвэл зарим бол зөвхөн бидэг авьяасны ажиллаж байгаа. А зарим хүмүүсд үнэхээр тэр ариун сүнсний үр жимстэй байгаа. Тийм ч авьяасны ажиллаад энэ үр жимсэн байгаад энэ гэдгийг бид харах хэрэгтэй юм. Хичнээн мундаг номлогч байсан, хичнээн мундаг үйлчлэж байсан. Тэр хүн зан чанар байхгүй бол тэр бол Христийг алдаршуулж чадах. Хоёр номлогч ирээд нэг нь номлох үед хүмүүс энэ ямар мундаг номлогч вэ гэдсэн. А нөгөөх номлогчийг сонсох үед миний бурхан ямар агуу бурхан бэ гэдэг зүйлийг харсан. Тиймээс бид тэр үйлчлэлээр тэр авьяасаар бурхан алдаршаад байна уу би алдаршаад байна гэдэг зүйлийг ялгах нь зан чанар ба авьяас чадвар ялгаа ба. 3 дугаарх үүрэг ролтойгоо бидэг авьяасаа андуурч чадахгүй. Пастор болвол үүрэг рол ба. А хончны тэр дуудлага бас байгаа. Бидэг авьяас энэ хоёр өөр. Зарим хүмүүс пастрын эрх мэдлэлээр үйлчилж байгаа боловч түүнд хончны зүрсгэл байхгүй. Тэр зүгээр багш юм уу, удирдагч юм уу, менежер юм тийм хүн. Хончин бол шал өөр хүн байна. Тэр хүн бол мундаг номдогч биш. Тэр хүн гаднаас нь харахад нэг тийм хүн би татаад байдаг харизма байхгүй. Гэхдээ тэр хүн яг хондийнхоо дунд яваад санаа тавиад хүмүүсийгээ босгон байгуулад үйлчлээ яг тэр хончны ажил хийж байгаа юм байна. Тийм учраас үүрэг рол ба функц ба тэр бидэг авьяас хоёрыг салгах 5 дугаарх нь бусдыг өөрсгөө бэлэгтэй гэж битгий хандвар. Хүн болгон өөр өөр. Одоо би нөгөө битээлийн гамбаа пастор манай хамаатан байхгүй. Архинд орсон амьдралын сүрцэн хүмүүсийг авчираад дэрэгдээ байлгаад усанд оруулаад хооллоод ажил өгөөд хүмүүжүүлээд цэвэрлээд боо юм болж. Би бол тийм хүмүүстэй нэг өдөрч тийсч чадахгүй. Хэдэн цаг ч хамт ээж чаддаг. Гэхдээ тэр хүн бас тэнд хэлсэн гамбаа би чам шиг гэж үйлчлэж чадахгүй. Би бас тань шиг олон цагаар Библи уншаал, юм судалгаа хийгээл зааж бас чадахгүй. Хүн болгон өөр өөр бидэг авьяастай. Хүн болгоны чаддаг юм өөр. Хүн болгоны хийдэг юм өөр, хийдэггүй юм бас өөр. Тийм учраас хүн болгоныг адилхан болгох хэрэггүй гэсэн. Дараагийнх нь надад байгаа бидэг авьяас нь намайг бусдаас илүү болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би ийм бидэг авьяас учраас би онцгой гэж өөргөө битгий бод. Хүн болгон онцгой. Хүн болгон бурхнаар хайрлагдсан. Хүн болгон бурхнаар өршөөгдсөн. Тийм ч тэр бидэг авьяасаараа үнэхээр бурхнаа алдаршуул. Бусд хүнтэй битгий өөргөө зүүрэл. Би тэрнээс илүү номлож байна. Би тэрнээс мундаг гэж битгий хэл. Яг л та хийх ёстойгоо л хийж байгаа гэсэн. Өөр нэг анхаарах зүйл. Та хичнээн бэлэг авьяастэйсэн ч та хайр байхгүй бол таны хийж байгаа бүх зүйл хоосон гэж хэлсэн. Бид хайрын улмаас тэр бэлэг авьяастай хийдэг гэж 1-р Коринтын 13 дугаар бүлгийн 1-3 дээр хэлсэн. Хайр байхгүй бид хичнээн мундаг бэлэг авьяастай байгаа. Тэр болвол хоосон юм аа гэж хэлсэн. Сүүлд нь чуулганд үйлчлэхэд хоёр төрлийн үйлчлэл байна. Нэгдүгээрх нь нэн тэргүүний яг таны өгсөн дуудлагын дагах үйлчлэл. А нөгөөх нь чуулган чи хэрэгцээ байгаа учраас та тэр орон зайг тэмээ тэр бөглөж тэр цоорхол зогсож байгаа тэр бэлэг авьяас байгаа. Миний хувьд 92 онд Есүс Христ итгэсэн. 92-ны 3 сарын 1-нд Есүс итгэхэд 4 сарын 1-нд баптизм бүртээ тэр өдрөөс хойш Есүсийг дагж байгаа. Тэгээд миний эзэн итгэсэн эхний 4 жил 92-оос 96 оны хооронд би 15 төрлийн үйлчлэл чуулганд хийдэг байсан. 15. Зүгээр л би бурхантай ойрхон байхыг л хүссэн. Бурханд үйлчлэхийг л хүссэн. Өөр тэрнээс шиг ингээл үйлчлэлийн коллекц хийгээл тэ
би ийм үйлчлээгээд омоомоно сод тийм ч гэсэн ерөөсөө байгаа. Зүгээр бурхан таартай бурханд үйлчлэх хүссэн. Би ухтагч хийсэн. Миний хамгийн анхны ухтагч хүмүүсийг олж сайн байна уу? Тийш зугаараа баярлаа ирсэн гэх. Миний дараагийн үйлчлэл магтан дууны багт тийм ээ. Одоо би тамбурын шаг гэх тийм тоглох. Зүгээр бурхны магтаад бурхны хүндлэл дараад магтан дууны өдөрддөг бас. Бид сард нэг удаа 20 хэдэн хиймэн тэг бурхны үнэхээр магтаж байгаа магтууд дуулж ирсэн гэдэг одоо уйлаад бурхны оршуудаа бол тийм тэр хийж ирсэн. Магтанд орчуулж ирсэн 92-оос 94 он пүүжэ бид хоёр олон дуунуудыг орчуулсан. 5 дугаарх нь хүүхдийн цуглааны багш хийж ирсэн. Дараад нь хүүхдийн цуглааны ахлагч болсон. 6-аад нь 7 дугаарх нь би авралын зарын сайн мэдээ тарагч ирсэн. Бүтэн сэдэр цуглаан дараа шинээр сүмсэл ийшээ суугаараа Есүсийн тухай ярьж өгөө. Есүсийн тухай ярьж өгдөг байсан. Дараад нь илгээлт хийдэг байсан. Баруун аймаг руу авралын зарын баг удирдаад зуны 1 сарын туршид яг тэр газар орж яваад амьдраад хүмүүс сайн мэдээ тараагаад шин чуулгыг хэлвэл тийм зүйл хийжсэн. Би оюутан байсан учраас оюутны цуглааныг ус удирдах гэсэн. 200 гаруй дээд сургуулийн оюутнууд манай оюутны цуглаанд байсан. Би бас гэрийн бүлэг буюу эсийн бүлгийг удирдах гэсэн. Манай эсийн бүлэг бар хэд зүрдсэн бүүн. Мегмар гарагт Библи заадаг гэсэн. Тэр Библи судлалын цуглаанд би магтаал дээр үйлчлдэг байсан. Өглөөний залбиралд 12-т нь би үйлчлдэг байсан. Заримдаа би сургаал заадаг байсан. 13-т нь би шөнийн залбиралд удирддаг байсан. Бас тэнд үйлчлдэг байсан. 14-т нь би хаяа бүтэн сайдар номлодог байсан. Дөнгөж шинэ хийдэг 4 жил болоог итгэж. Хаяа бүтэн сайдар номлодог байсан. 15-т нь би шуун фабрик 2 жил бүтэн сайдар цуглаан тараад эхнэрээ дагуулад 2 жил шуун фабрик тийм жижиг цуглаанд очиж үйлчилж байсан. Ингээд би 2 дугаар курс хүртлээ. Багшийн сургуулийн 2 дугаар курс төгсөж илээ би ядаргаан дураад имлэх хийсэн. Аргагүй шүү. Амар үйлчлсэн, ядарсан, шатцсан. Бурхан минь би танд үйлчлээд багт баатар баг. Би баг танд үйлчлээд ингэ хийж байгаа шүү тэгээд. Тэгээ бурхан надтай ирсэн. Батмаа чи дэндүү олон юм гэж. Чи яг бэлэг авьяасынхаа дагуу үйлчлээ. Тэгвэл чи ядарахгүй. Тэгээд чи хийдэг бүх юмаа жигсаад бичээ. Чи яг энэ дэр ямар зүйл хийдгөө гэж жигсаад бичсэн. Тэгээ би жигсаад бичсэн. Надад 3 төрлийн бэлэг авьяас илүү тэр одоо хийдэг функцээс 3 төрлийн бэлэг авьяас илүүсэн. Нэгдүгээрх нь багшлах заах. Хоёрдугаарх нь удирдан зохион байгуулах. Гуравдугаарх нь networking буюу ямар нэг зүйлийг эхлүүлэх, яг тэр хооронд нь тэр бүх үйл ажиллагаа функцийг хийгээд яг тэр бодит үйл ажиллагаа болгох юм бэлэг авьяас байсан. Тэгээ энэ дээр би төвлөрсөн. Одоо ч гэсэн миний 30 гаруй жил хийж байгаа бүх үйлчлэл олон төрлийн үйлчлүүдийн гол 3 үйлчлэл одоо бэлэг авьяасууд энэ гурав. Хааж ицсэн би зааж байгаа, хааж ицсэн би удирдан зохион байгуулж байгаа, хааж ицсэн би шинэ юм үүсгээд network хийгээд хүмүүсийг зохион байгуулад хүмүүсийг уулзуулад ингээд зүйл хийж байгаа. Тийм учраас бид үнэхээр бурхнаас өгөгдсөн бэлэг авьяасуудаа нууцын ярууд адил тэр бэлэг авьяасгаа үр дүнтэйгээр, үр жимстэйгээр хожим бурхны өмнө тайлагна ш. Чамд би тийм бэлэг авьяасан чи тэрийг яаж ашигласан бэ гэж асуух үед бурхны өмнө ямар ч жижиг зүйл байхгүй итгэмжит ажилтан байхаар бурхны өмнө зогсох үед тийм ээ танд ийм бэлэг авьяас би бүтэн библиэс хийсэн. Би ийм чуулгандыг үүсгэсэн, ийм пасторуудад үүсгэсэн, ийм мэрчүүдийг босгон байгуулсан. Би ийм дагалдагч юм хийсэн. Би ийм магтан дууцгоосон, ийм зүйл таны өмнө хийсэн. Би тэр зүйлийг хийж чадаагүй, ийм зүйлийг би чадаагүй. Тэрэн дээр би жоохон маруухан байсан. Тэр үед би сайн сураагүй байсан. Би мэдгүйгээр олон алдаа гаргасан. Харин эзэн минь одоо би сүүлчийн амьдралынхаа сүүлчийн өдөр би ийм зүйл хийсэн гэдэг. Бурхны өмнө би тайлгнах өдөр ирнэ. Тэгмчээс бурхнаас авсан хүмүүр бурхнаас авсан бэлгүүдээрээ биедээ бурхны тэр олон тэр бэлгүүдийг ашиглаж түүний Христийн биеийг алдаршуулахын тулд үйлчилж яваа. 2005 онд би Сингапурт оюутан байх үед Rick Warren пастор зорилгоор хөтлөсөн чуулган гэдэг том конференц. Өөрөөр чуулганы талаарх түүний алдартай брэнд конференц нэг. Тэгээд тэр конференцийн үеэр Rick Warren пастор хэлсэн бэхээр манай чуулганд 3,000 үйлчлэл бий гэжсэн. Тэгээд би бүр гайхсан. Гэхдээ чуулган чинь за номлогчийг бол яаж оруулах вэ? Пастор ямар та чи би номлог гэж хэлтэй юм.
Тэр чинь бол аль дийнэ эзэлсэн байр суурь. Тэрийг бол их өөр хинж болохгүй. За магтандууг яг сольжуулах юм хүүхдийн багш ухтагч одоо юу ингээд тоолоход гарын 13 дотор л чуулганы үйлчлэл болно үстэй. Юу 3,000 вэ гэсэн. Тэгсэн чинь Rick Warren пастор та нар гайхаж байгааг би ойлгож байна. Гэхдээ би танаас хоёрхан жишээ ярьж байна. Манайхад маш олон хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүстээс нэг эмэгтэй над дээр пастраа би одоо магтандуу удирдах чадахгүй, дуулж чадахгүй, би одоо хөгшин настай хүн. Би чуулгандаа яаж үйлчлэхээ мэдгүй. Гэхдээ бурхан надад нэг санаа өгсөн. Би бурхандаа одоо үйлчлэх нэг санаа. Би насаараа цэцэгчин гэсэн. Би цэцэг ургууд арчилж энэ бол миний хамгийн сайн чаддаг. Би чуулганыхаа доторх бүх цэцэгжүүлэлтийг хариуц. Бүгдийг нууслая, ургуулъя, тайрыг тэг гой болгоё. Үнэхээр тэр амьд байхад гэдэг зүйлийг чуулганыхаа байшин дотор авчирна. Энэ үйлчлэл мөн үү гэж хэлсэн. Чи Rick бас мөн байлгүй яах вэ? Та яагаад гэвэл чуулганд ирж байгаа хүмүүс гоё уурын сул бүгдүүлэхэд энэ бол та үйлчилж байна. Тийм учраас та энэ үйлчлэлийг хийгэр гэсэн. Тэгээд амен. Ингээд 3,000 үйлчлэл нэг нь тэр байгаа. Өөр нэг хоёр залуу ирсэн. Хоёлаа засварч механик. Бид одоо өдөржингөө тосмааслаа зуурдаж машин засдаг. Тэгээд Америкч нэг машингууд бол нийтийн тээвэр хөгжиж байгаа учраас хаашаа явахд хэцүү. Манай чуулганд өчнөө олон залуу гэр бүлтэй машингүй. Цулаан дээр хэд хэцүү. Бид хоёр жилдээ нэг 3-4 машин босгочд юм аа. Тэгээд бид босгосон машинаа чуулганыхаа тим гэр бүлүүдэд бидэглэе. Пастрын энэ үйлчлэл нүгс мөн байлгүй яах вэ? Хийгэрэй гэсэн. Ингээд тэр хоёр механик чаддаг зүйлээрээ чуулганаа босгон байгуулах юм зүйл хийсэн. Тэгэхээр энд байгаа хүн болгон энэ номлыг сонсож байгаа хүн болгон бурхан ямар нэгэн чадруудыг өгсөн байна. Тэр чадвар чинь Христийн биеийг босгон байгуулж сүүн нэрийг алдаршуулж байгаа. Тэр бэлгээ бурханы алдрын төлөө хэрэглээрэй. Амен. Бэлгээвээсээ мэдгүй байв зүгээр л над чиг дуудсан газар болгонд нь очиод үйлчлээрэй. Тэгээ нэг зарчим байдаг. Бэлгээвээсээ мэдчихэж үйлчлэх биш. Бэлгээвээсээ мэдхийн тулд эхлээд үйлчил. Тэгэд үйлчлэх явцдаа би энийг чаддаг юм байна, энийг чаддаг юм байна. За энэ бол миний өстэй гарын дор юм байна. За энэ шиг гайхгүй юм байл гэд ингээд мэддэг. Тэгээд үйлчлэл чинь жигсаалт нарийсаар багассаар яг та байгаа юм гэсэн. Тэгээд тэр зүйлээ насан туршдаа Есүсийг эрх хүртэл бидний амьдралаас амьсгал нь авагдах хүртэл бид бурханд үйлчлэх ёстой гэдэг юм аа. Амен. Хамт залбирая. Эзэн Есүс таны гайхамшигтай нэрээр энд байгаа хүний бүрийн амьдрал таны өгсөн бэлэг авьяастыг та мэдүүлж өгөөрэй. Бид биенийг харахтаа чамд тийм бэлэг авьяас байгаа гэж хэлэх үед нэрээ тийм болов гэж тэр талаар үйлчлэх үед бурхантай хүн болгоны зүрхсэл дотор өөргөө хинбэ гэдгээ та ямар бурхан бэ гэдгээ түүнд бас та ямар бэлэг авьяас өгсөн гэдгээ та тодорхой хэлцэх болтугай. Энд байгаа хүнийг бүр тэр бэлэг авьяасуудаа таны нэрийг алдаршуулахын төлөө нууцын олон нэрвүүд адил тэр бэлэг авьяасуудаа хангалттайгаар хөгжүүлж хэрэгжүүлэх үед таны нэр алдаршуулах бай. Таны хаанчлал хэлэх болтугай. Таны чуулган босгон байгуулах болтугай. Бурхны хүмүүс нэгэн дугаар. Амен. Амен. Амен.